Аригтэй хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк. Өдрийн мэндийг хүргэе эрхэм харилцагч үйлчлүүлэгчтэй. Ариг банкнаас 2024 оны 4-р сарын 1-ээс энэ оны дуусах хугацаанд хугацаатай хадгаламж эзэмшигчдийн дунд зарласан аригтай хадгалаа 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул дайны 2025 оны 8-р сарын 1-ээс 8-р сарын 31-ний хооронд хугацаатай хадгалан нийлсэн болон орлого нэмсэн энэхүү аянд оролцох эрхтэйгээр оролцож байгаа нийт харилцагчдын дунд урамшууллын эзнийг тодруулах лайв маань инхүү эхлэхэд бэлэн боллоо. Өдрийн мэнд сайн байна уу? За мөн өнөөдөр уламжлалсаар надтай энэхүү лайвыг маань Эмжил радиогийн сэтгүүлч редактор Номин цэцэг маань хамтран хөтлөнө. Өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, өрсөн баярлалаа. За сая бол 8 сар бол ерөнхийдөө бас нэлээд амралт зугаалгын сар болж өнгөрлөө. Тэгээд 7 сар болон 8 сард ер нь монголчууд нэг тийм амралттай зугаалгын сар байдаг те. Одоо л ер нь хичээл эхлээд те хүмүүс ирээд сайхан болж эхлэж идэрч байна. Яг үүнтэй холбоотойгоор манай аяны юу ч гэсэн одоо 8 сарын 31-нд дасбар болоод энэ сэтний одоо урамшуул эзэд өнөөдөр тодруулж байгаа юм. Тэгээд 9 сарынх бол ихцэн явж байгаа. Саяны сүүлийн 3 шатныхаа урамшууллын эзэдүүд бидүүс гадаад аялах гэсэн зарласан байгаа шүү дээ тийм. 9 сарын 18 одоо ердөөс 14 хоногийн дараа явуулах гэдэг. Тэгэхээр өнөөдөр ингээд дадсан болоод инхээр өнөөдөр ч одоо 500 мянган төгрөгийн 5 харилцагч сая төгрөгийн 3 за тэгээ хамгийн сүүлд нөгөө гадаад аялах хосоор аялах эзэм тодорхой шүү дээ. Тэр хүмүүсээ бидөөс Турк руу аялуулна. Туркийн 3 хотоор аялуулах юм аялалтай байгаа. Тэгээ энэ аялал маань одоо ерөөхдөө нөгөө нэг бидөөс аялын компани гэрээ ээж гэсэн өмнөх гişлэх нийлүүл юм. Тэгэхээр одоо өнөөдөр азтан бос харилцагч маань ерөөхдөө нэлээд жоохон бас шахуул тийм ээ тийм. Одоо эн чинь 6 сар 7 сар 8 сарын ингээд нөгөө нэг энэ 6 сар 7 сард 2 ялцсан хүмүүс маань Турк руу явна. Дээрэс нь одоо 8 сарын азтан маань өнөөдөр тодорхой тийм ээ. Ялагч маань. Тэгээ манайхаас нэг юм ойр цоног 6 харилцагч маань одоо Турк руу аялах бэлэн болох гээд байж байна. Дараагийн шат буюу одоо явж байгаа 9 сарын 1-ээс 9 сарын 31-ний хооронд урамшууллын эзэд болсон харилцагч маань харин бас өөр хот руу аялуулахаар төлөвлөж байгаа. Турк арай биш. Арай биш. Тэр маань одоо жоохон бас 3 сараа цуглуулахаар нэлээд нэг 11 сар мар төхөөд нүү те 12 сар авчи явах болохоор тэр үед нь хамгийн аялын таатай газар нь хаашаа тийш аялуулах тэг зорж байгаа. Тийм ээ те 9 10 11 сар гэж 3 сарынхаа аяллыг одоо 12 сар тодруулах. Тэгэхээр 12 сард явуулах юм чинь гээд яг зохимжтой баг халуун орлоо явуулах болов. Юу тийм байна те. За тэгээд харилцагчид маань мэдж байгаа. Эрхийн ханд аянд оролцохыг бол мэдж байгаа тийм ээ. Ердөөсөө Ариг банкн дээр шинээр хугацаатай хадгаламжийн данс дэлгээд 50 мянган төгрөгийн орлого хийсэн орлого тутамд нь бидээс нэг урамшуул эрхтэр оролцож байгаа. За дээрэс нь хугацаатай хадгаламжаа 6 сараас дээш хугацаагаар сунгасан үлдэгдэлтэй 500 мянган төгрөгтэй байж байгаа таны хугацаатай хадгалан дуусаад сунгах юм бол танд 10 урамшуул эрх очно гэсэн тийм. Тэгж байгаа. Дээрэс нь та хугацаатай хадгаламжийнхаа үлдэгдэл дээр одоо хугацаатай хадгаламжийн дансанд орлого нэмэх гэж яддаг бидээс тийм 200 мянган төгрөгийн орлого хийчих юм бол 4 урамшууллын эрхтэйгээр ингээд энэхүү аянд 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрх ороод байна шүү дээ тийм. За тэрийгээ 100 сая цэг Ариг банк цэг имэн гэдэг вебсайтаар ороод шалгах дансны дугаараараа хийгээд шалгахад болоо. Одоо ямар дансны дугаараараа хийхэд надад нийтдээ хэдэн ширхэг суглаа байна. Ямар тоотой суглаа байна гэдэг бүгд харагдана. Тэрийг датаад авчиж болно тийм. За ингээд одоо олон юм нуршилгүйгээр өнөөдрийн урамшууллын 500 мянган төгрөгийн эхний урамшууллын эзэнэ тодруулъя. 500 мянган төгрөгийн урамшууллын эзэн маань бас нөгөө дараагийн сарда урамшууллын шууд хугацаатай хадгаламжаас руу шилжүүлчих болохоор нөгөө дараагийн сарда дахиад 10 эрхтэйгээд болцож байгаа байхгүй юу? Даваа таа. Яаж хийж байгаа тий? Он дуслын чинь ингээд хадгалагдаал яваад байгаа шүү дээ. Тий. За төхөөрөмжөө ажиллуулъя. За 500 мянган төгрөгийн эхний урамшууллын эзэн маань одоо дараагийн сард ярихаас гадна хэрвээ таны хадгаламж чинь оны эцэст 12 сарын 31-ний байдлаар хүчин төгөлдөр буюу одоо хугацаатай байх юм бол нөгөө нэг доор харагдж байгаа 100 сая эзэн болно шүү дээ. Хоёрын тоо гарч ирлээ. За 2-оор төгссөн урамшууллын эрх байх нь хэдэн боломж байна?
боломжуудын тоон нөөник сая тэгсэн штэ 7-8 сар үедээ хүмүүсийн амралтын сар учраас одоо нөгөө хүмүүс ингээд хадгаламж руугаа мөнгө арай хийхэд багасчдаг гэдгийгсэн штэ тий. Тэгэхээр одоо хоёулаа хэдий 9 сард урамшууллын хүмүүсээ тодруулж байгаа ч гэсэндээ 8 сард яг тэр бага байгаа юу их байгаа юу гэдэг одоо харагдан зүг. Одоо харагдан тий. За 55 мянган боломж байна. Ер нь дундаж байна шүү. Түрүү сарыг бол арай бага байсан. 7 сарыг бол харьцан бага байсан. Тэгэхээр 8 сард бол хүмүүс урамшууллаа авахын тулд тийм байна тий. Тий, ихтэй амрагдсан байна. За. Тэгээд 4 сар чинь нэг 30-аас 40 мянган хооронд эргэлдээдсэн байхгүй юу? Зөв. Өө тэгвэл яг энгийн сарууд шиг байгаа юм шүү. Тий, ер нь тийм байна. Одоо тэгээд нэг манай нэг монголчуудын нэг зам байдаг та нэг цагийн тулгаж гэдэг шиг тий. Хичээлийн хэрэгслийг 9 сарын 1 болох гээд хахад 8 сарын 30-нд авдаг шиг. Би яг тэгсэн шүү дээ. Яг тэр шиг ер нь 11-12 сар руугаа бол бүр хүмүүс 100 саяын төлөө тий. Одоо эн чинь болох ч шүү гэдэг юм бол тэр юм лээ. За 212 гэсэн дугаар гараад ирсэн байгаа. 527 боломж байна. За. За тэгэхээр мэдээж уламжлалсаар манай өнөөдрийн студид маань энэхүү одоо үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахаар Ариг банкны мэдээлэл технологийн газрын үйл ажиллагааны үндсэн системийн хэлцээний мэргэжлийн должин маань хүрэлцэн ирсэн байгаа. За должин маань сууж байна. За дараагийн дугаар 9 гэсэн цифр гарч ирлээ. За төхөөрөмжийн хувьд бүгдээрээ мэдж байгаа олон улсад хүлээн зөвшөөрсөн энэхүү төхөөрөмж бол за ингээд хамгийн энгийнээр тайлбарлахад л ердөөсөө л тэгж байгаа тийм бидээс Америкийн нэгдсэн улсын Хойд Америкийн сагсан мөнгөний дээдлэгийн драфтик гэдэг гэхээр энэ төхөөрөмж ямар найдвартай болох нь гэдэг жаа тийм. Олон улсад хүлээн зөвшөөрсөн төхөөрөмж тийм. Одоо Монголд бол лотери явуулдаг ийм програм байгаа тийм. 5 номер. За мега бол гэдэг тэрнтэй бид хамтран ажиллаж энэхүү юуг явуулж байгаа. Урамшууллын эзэд тодруулж байгаа. 59212 гэдэг 5 тоогоор төгссөн урамшууллыг нийтдээ 7 ирэх. За тэг 1 4 7 9 гэдэг дугааруудаас урамшууллын эзэн тодорхой юм да. Бусад цифрүүд нь бол одоо ийм суглаан тоо байх байна гэсэн үг шүү дээ. Тэг 1 4 7 9 гэсэн тоонууд л одоо орсон. Дугаараас нь урамшууллын эрх тодорхой нэ. Тий. За нийтдээ энэ 7 эрх чинь хамгийн гол нь нэг хүнч байж болно гэдэг байгаа шүү дээ, тий. 50 мянган төгрөнд тэгэхээр сая төгрөгтэй хүн бол 20 гэхээр энэ 20-ын 7-ны чи явж магадгүй шүү дээ тий. Одоо чинь сая манай ээж ингээд хэрэглээний зээл авч байгаа байхгүй юу? Тэгээ хэрэглээний зээлийн яасан бэ гэхээр хэрэглээ хэрэгжилчээд яг үлдсэнийг Ариг банкнд даастай шууд Ариг банк руу хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр 9 сард хийсэн юм чинь одоо тэр нь 10 сард болиулна гэсэн үг зөв тий? Зөв. Сая бол одоо жишээ нь өчигдөр өнөөдөр нээсэн бол одоо жишээ нь 10 сарын хэдний өдөр байна 1 2 3 за 5-ны дотор явагдах одоо лайв дээрээс цацтан болно гэж хараа сууж байгаа юм шүү дээ тийм байна. За 9. За тийм байна 9 байна. Тодорсон уу тодороогүй юу? За харъя. 2 цифр үлдээ 28 гэсэн цифр үлдэх юм байна. Одоо бас яг ийм 2 урамшууллын л ирэх байна гэсэн үг. Тий. Энэ хоёрын айл нэг нь эзнийг гэх юм уу одоо эзэн гэж ярих уу те. Тодруулах нэ. Азтан болох юм шүү дээ. За тэгээд Ариг банкнаас сая 8 сарын 1-ээс энэ оны дуустал ургадаг хадгаламж гэдээ бас шинэ одоо аяныг зарласан. За. Тэгээ энэ аяны давуу тал нь юу гэхээр төрөөс хүүхдийн мөнгө олгодог шүү дээ. Тий 100 мянган төгрөг олгодог те. Тэр мөнгөнийхөө дансыг Ариг банкн дээр нээгээд Ариг банкны жилийн 14.4% буюу тухайн жилдээ зарласан хамгийн өндөр үг санал болгодог хүүхдийн боловсролын хадгаламжийн данстайгаа холбочих юм бол тэр хүүхдийнх нь нөгөө өндөр хүүгээр өсгөөс гадна тэр хүүхдийн нэр дээр Шамбала төсөл дээр Дорноговь аймгийн явж байгаа Шамбала төсөл дээр тэр хүүхдийн нэр дээр нэг мод автоматар таригдаа явчих юм. За. Тийм. За юу тодорцсон уу? Тодорхой. За юугаа авч ягаад бөмбөлгүүдээ авч ягаад дээрээс нь дахиж хийгээд хоёулын дахиж хийгээд эргүүлээ. Энэ өнөг хоёрхан бөмбөлөг байгаа болохоор яг тэр нэг унж өгөхгүй байх шиг байна тий. Цөөрөд ирэхээр мартаг багасаад өгдөө. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө саяны ургадаг хадгаламж төсөл бол харилцагчдын бас одоо өсөж сонирхол дээрээс нь их талархлыг хүлээгээд байгаа аян зарж байгаа нэ. Та тэртээ хүүхдийнхээ мөнгийг авч байгаа. Тэрийг одоо Монгол Ариг банкаар аваад холбоход тэрийгэндээ нөгөө шууд захиалга шилжүүлгээр хүүхдийн боловсрол хадгаламж хийж байгаа. Ер нь түүн болохоор одоо Монголын аржааны банкудад бол нэлээд өндөртөө ер нь дээгүүр орох 14.4% хүүтэй энэ хадгаламжаар хадгалуулаад тэгээд саяны хэлсэн
Шамбала төсөл дээр. За дахиад нэг холчээ. За 282 ч гэдэг гидий чинь да. Өнөөдөр нөгөө тэгш дугаараар явна. Тийм үү? Тэгсэн чи 282 яг чинь да. За тэгэхээр нөгөө нэг ердөөсөө та хүүхдтэй юутай болчихж байгаа юм. Хадгаламжтай болчихсон. Дээрээс нь модтой. Модтой болчихно. За тэр мод нь болохоор ингээд нэг л удаа тарьж өгөх юм уу? Жил болгон тарьж өгөх юм уу? Тэр модын нэг удаа ингээд тариад өгчин. Тэр модын харин 3 жилийн хугацаанд Чамбалаа төсмөн бүх арчилгааг нь хариуцаад тэгээд эцэг эхийн юу мэйл хаяг руу модных нь өсөлт хөгжилтийн зургийг нь Оо ямар хөөрхий. Тэгээд нөгөө миний хүүхдийн мод ийм болж тийм болж ингээд хэрвээ ямар нэгэн тохиолдлоор те байгалийн давж хүүхдсэн зүйл за одоо аянган нэргүүлчихлээ. Тэгэх юм бол шинээр тарьж өгөөд тэр ер нь тэр модыг тэр хүүхдийн модыг заавал тарьж ургуулна л гэсэн. За баяр үргийн эхний урамшууллыг эзэн тодорсон. 500,000 төгрөгийн эхний урамшууллыг эзэн. Сонгон хайрхны салбар инх тамирын ган төмөрийн инх тамир. За. За баяр үргийн эхний урамшууллыг эзэн Улаанбаатар хот сонгон хайрхан дүүрэг буюу одоо 3 дугаар эмнэлгийн манай одоо дэргэд байрлах салбарын харилцагч маань 500,000 төгрөгийн урамшууллыг эзэн болжээ. За эхний эзэн болсон байна те. Баяр үргээ. За бидний хувьд гэх юм бол нөгөө салбар болгоноос ингээд тодорхойлсоо гэж хүсдэг. Гэтэ сонгон хайрхан яг энэ салбараас бол баг тодорж байгаагүй юу? Цөөхөн тодорсон уу? Тийм байж магадгүй бас. Яг бол нөгөө нэг ийм харилцагчтай ингээд харахаар нөгөө улсын их дэлгүүр өргөө интерес их тодорхойд байдаг. За тийм. Нөгөө хөдөө орон нутгаас тодорхойд байдаг тийм. Хөдөө орон нутгаас тодорхой. Нөгөө харилцагчид ажиллах цагийн хуваар нь урт учраас хийж байгаа тийм. Тэгэхээр илүү их зарим нэг амралтын өдрүүдэд ажилладаг учраас. За. За төхөөрөмж ажилуулъя. 500,000 төгрөгийн 2 дахь урамшууллын эзэн. Тэр ургадаг хадгаламжийн дагаа чинь юу юм? Тэгэхээр өнөө модоо сонгож болох юм уу? Эсвэл ингээд танаас нь Ариг банк өөртөө яг тийм мод гэдэг тэр модоо Дорногой аймгийн тэр Шамбалаа төсөл дээр таригж байгаа тэр говийн бүсэд таарсан ургамал байгаа. Тэрийг нь яаж байгаа. Зөв. 7 эхний урамшуул. За эхний тоо 7 байна. Хамаагүй мод тарьчих юм бол тэр чинь нэг говийн ургахгүй юм тий нэрээ. Тэгээ энэ чинь нөгөө модыг чинь нэрээ зүгээр тарих нь гол нь биш. Гол нь арчилгаа гэдэг байгаа тий. Тарчаа тэгээд өгчдөг. Би одоо яг бас бодлоо. Одоо энэ чинь нөгөө нэг янз бүрийн юунууд таригдаал байгаа шүү дээ. Энд мод таригдаал байгаа тий. Тэгэхээр за дахиад 7 гарч ирсэн тий. 2 дахь тоо 7 юу? 2 дахь тоо 7. Оо за. Тэгэхээр нөгөө нэг бидүүс ингээл одоо байгууллагаар энд ингээл мод ингээл тариал явцдаг тий. Тэхээс илүү бидүүс яг өмнөдөө бол яг мэрэгжлийн хүмүүст нь тэр мөнгө өгөөд тэгээд тэр хүмүүс нь тариад арчлаад одоо яг цөлжилт яг аль хэсгээр их явж тэр хэсэгт нь яг Шамбалаа төсөл шиг ингэж төгөл бариад нөгөө хятадын нөгөө хуучин бол цагаан харин биш бол одоо ногоон харин гэдэг төсөл шиг яг тэр хилсүүдэд хаасан газрууд нь мод тариа явуул хэцүү юм уу? Одоо энэ Шамбалаа төсөл яг тэгж хийж байгаа байхгүй юу? Тэр энэ хэцүү юм байна л гэж би зүгээр харсан. Миний хувь хүний талаасаа тий. 3 дахь тоо 677. За. Тэгээ дээрээс нь саяны тэр ургадаг хадгаламжийн хүүн өөрөө өндөр юм байна тий 14.5%. Гэхдээ 100 сая чинь хүү бол 16.5% шүү дээ тий. Тий 16.5. Тэр бол Ариг банк гэхээр ер нь хамгийн өндөр хүүнүүдийг санал болгоод байгаа юм байна зөв үү? Яг нь ер нь бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банк байгаа. Эдгээрээс одоо аль болох хамгийн өндөр үйл харилцагчтай санал болгоод явж байгаа. За тэгээ сүүлийн 2 жил за 3 жилийн хугацаанд бол Монгол улсын хамгийн хурдтай үргэлжиж байгаа банкуудын нэг бол харахгүй Ариг банк байгаа тийм. Манай харилцагчид, үйлчлүүлэгчид за ер нь иргэн тойрны найз нөхдөд яг нөгөө би өөрөө ажилладаг болохоор найз нөхдөд маань ч гэсэн магадгүй тэгжиж магадгүй гэдэг авгүй юм бэл яг гадуур ингээд хуучнаа ботоо нэгээд бас нөгөө Ариг банкаа нөгөө ямар банк үтгэлээ гэдэг байсан бол одоо ерөнхийдөө бол харилцагч болох нь Ариг банк гэдэг мэддэг болсон байна тийм. 856 77 гэх тийм. 856 77 4 боломж байна. 2 4 энэ яагаад тэгшүү төр нөлөөлж шүү. Тэгш дугаараар явж байгаа өдөр. Тийм ээ 4 байна. За тэг 85 677-гийн 5 оронгоор төгссөн 4 урамшуул ирэх байна гэсэн үг тий. За тэгэхээр боломжит цифрууд нь 2 4 8 гэж штэ тий. Бусдыг нь авах юм байна. За 2 4 8-ийн үлдээгээд ингээд нэрээ цөөхөн байхаар ингээд ирэхээр сая ингээд би өөрийг чи ярьж байхад ингээд харсан байхгүй. Яг орох гэхээр нөгөө нэг нэрдэг юм төрөлхөөд ингээд гаргачаад идэм мэдээж. Энэ чинь бас тэгээ яг манай одоо үзэж байгаа лайв үзэг харилцсан харж байгаа манай энэ төхөөрөмжийг ажиллуулж байгаа маань бэлэт аваа тий. За тийм ээ. Нөгөө халуун гараараа барьчих юм бол бөмбөлгийн хэмжээнд өөрчлөлт оруулаад тэгэхээр энэ дотор ч нөгөө хүндийн чингээрээ бас хүнд нь яаж явах уу гэдгээрээ шилтгаалаад ингээд
Энэ халуун болчих юм бол тэр тоон хүндрээд тэгээ байн гарч ирээд ах магадaltaй гэсэн үг юм байна тий. Тийм учраас ингээд бээлийн өмсч бас ажиллаж байгаа. Би чи ах ингээ гоё харагдах гад өмсөөд байна гэж бодоод байсан шүү дээ. Тэгсэн чинь үгүй байсан. Оо гараад ирсэн. 8 түрүү 8 ялуу. Сандгүй. За одоо 8. хідэн боломж гарч ирэх үү? Оо тааларсан. Баяр хүргье. 0433 88 56 77 дугаартай Улаанбаатар хот 100 айл салбарын харилцагч Цэдэн гишийн Алтан баяр тий. За баяр хүргье тань. Бас Улаанбаатар хотоос садарч ээ. Тэгээд өөр салбараас тодорхоор бас урамтай юм тий. Юу найл болох бидүүсээ хөтгөмөл өөр салбараас. Одоо жишээ нь манай салбарын захирлуучаар ингэдэг байхгүй. Бидүүс ингээд лайв ингээд хийчихэд яваад ч юм. За манайхаас яасан. Манайхаас тодорсон уу гэх тий. Тэгэхээр нөгөө нэг харилцагч ингээд мөнгө хадгалуулах гэдэг эренгүүт нь бас нөгөө нэг нөөтийн суглааны нэг анх гарч ирэх нэг тим байсан шүү дээ. Манай дэлгүүрээс нөөтийн урамшуул эзэн тодордог гэдэг ингээ наацсан дээ. Тэр шиг манайхаас ингээд азтан тодордог шүү гэж хэлдэг гинэ. Тэгэхээр өө тийм үү тэгвэл тараад мөнгө хадгалахгүй нэ. Тэг харилцагчтай татах бас нэг алах юм байна. За 3 дахь урамшуулын 500,000 төгрөг тодруулъя. Их хөрөмж ажиллалаа. За 500,000 төгрөгийн сая ихний 1 2 хүн тодорцсон. Одоо 3 дахь урамшуулъя. За Улаанбаатараас тодорох болов уу? Орон нутгаас тодорох болов уу? Одоо нэг орон нутаг орж ирвэл болж лээ тий. Сонсоор болдог бол. Ихний та гараад ирсэн. Тэг. Тийм тэг. За тэг оронгоор төгссөн. Эддээ нэг 50-аад одоо 55 гэж нэр гараад ирдэ шүү дээ тий. Хидгийж гарч ирэх нь дунджаар орчим харилцаж байгаа болоо тий. Улаанбаатар хотод одоо сая энэ жилийн хугацаанд сүүлийн 2 сарын хугацаанд бид ус хүрээгээд хэлээд Улаанбаатар импекс гэдэг одоо бидний хэлдгээр 5 шарын тэнцээ байдаг Улаанбаатарыг номингийн агуулга байдаг шүү дээ тий. Тэнцээ манайх шинэ салбараа нээсэн байгаа. Оо баяр хүргэе. Тэгэхээр одоо 5 шар чиглэлд явж байгаа буюу 5 шараас хуучин бол хамгийн саяны нэг сонгон харихын салбар буюу 3 дугаар дэлгүүр 3 дугаар имлэгийн тэнцэл байсан баггүй. Тэрнээс цаашаа ч одоо ингээд Сапоро өнөр ингээд тэ хар орон ингээд өшөө гадаад байна шүү дээ тий. Тэгэхэд байдгүй байсан бол одоо шинэ салбар маань тийшээ нэгдсэн байгаа шүү гэдэг маань. Тэгэхээр одоо нөгөө хөдөө орон нутгаас орж болон гарч байхдаа бас ингээд дансаа нийлчээд тэгээд гарч болох юм шүү дээ тий. Хот руу орж ирэхдээ ч юм уу. Хот руу орж ирэх юм гарахтаа тий. Хүмүүс нөгөө нэг худалдаа авах хөдөө орон нутгийнхаа бөөний худалдаа авах гэхдээ тэнцээ бас дансаа нийлэх болсон тий. Зүгээр дэлгүүр хэсэж явахдаа л нээж гинэ шүү дээ. Оо би газ иш ороод ирье гээл. За тэгээд мөн Баян гүшүүний Жанцангийн уулзуур гэж байдаг. Жанцангаас одоо миний хэлдгээр Жанцангаас доошо нөгөө зүүн салаа баруун салааны уулзуур дээр бас намын худалдааны төв байдаг. Тэр дотор чин тооцооны касс нээсэн байгаа. Баян гүшүүгээд. Тэгэхээр хойд хүссэн хэрэглэгчид буюу баян гүшүү зүүн салаа баруун салааны хэрэглэгчид маань бас харилцагчид маань тийч. Заавал төгжрэл хотын дөрвөөр орчихгүй шүү дээ тий. Тийм манай энэ шинэ одоо тооцооны төвөөр өөрчлөх боломжтой болсон. Ингээд нийтээ хэдэн салбартай болчих вэ? Одоо нэг 25 салбартай болсон. Хот дотроо эсвэл орон нутгаар нийлээд тий. За тэгээ энэ жилийн төлөвлөгөөнд орсон тун удахгүй за баг миний тооцоолж байгаагаар болохоор 9 сартаа багтаад төс Баян онгор салбарт үйлээд байгаа нэ. За байршил маань бүх юм анжинтан болсон. Байгууллагын нөгөө Баян онгор харилцагч маань харж байгаа хаа ер нь нөгөө хаяг маяга зооцсон. За яг нэгээгүй л байгаа юм байна шүү дээ тий. Одоо нөгөө боловсон хүчний асуудал маань шийдэгдэх юм бол ер нь эх 7 хоногч нэгэд бэлэн болсон. Баян онгор аймагт маань бидүүс болсон. Тэгээ Баян онгор аймагт бэлгэшээлтэй байгаа шүү дээ. Яг бол энэ жил чинь үндэсний бүхийн одоо төрөө бүх тодорлоо шүү дээ. Та бүх үзд юм уу? Тэгэхгүй яах вэ? Тэгээд тэрэн зориулаад гэх юм. За 1 2 3 4 5 хасаад 6 7 8 9 тик хасагдах нь тий 3 цифр хасагдах. За дахиад 1 2 3 4 6 7 8 гэдэг цифрүүд нь үлдэх юм байна тий. Бусдыг нь хасчих юм байна. За манай харилцагчид бас юу хэлсэж болно шүү. Асуух зүйлээ комментээр үлдээж болно. Сая гэхдээ нөгөө нэг тэндээс бүхий авраг тодорсон болохоор нээж байгаа бол биш үстэй тий. Зүгээр л анханасаа л баяа. Тий. Бисээ бодож байсан чинь ингээд авраг тодорхоор тэр аймагт нээгээд байгаа юм болоо гэж бодлоо шүү. За Улаанбаатар хотод 15 цаг 23 минут лайв маань Ариг банкны албан ёсны фэйсбүүкээр та бүхэндээ шууд хүрж байгаа. За нөхөж үзэх боломжтой. Комент хэсэг доор коммент үлдээгээрэй. За нэр дүрс хадгалагдчихсан юм байна шүү дээ. Одоо хүмүүсүүдээр комментээр нэр орж ирж байна уу? Хөөх ард түмний хөрхөн номер гэсэн юм байна. За тэгээд мэдээж АЗВ Yondo АЗВ. За та гараад ирсэн.
Одоо тодрох болов? Харин харъя. Тодорчлоо. Оо. За баяр хүргэе. Улаанбаатар хот за бидний хэлдгээр Яарамгийн зам чинээр байгуулагдсан макро худалдааны төв дотор байрлах макро салбарын харилцагч Даваа Норвегийн Батзэрэг 500 мянган төгрөг өмшүүл. За Баяр би бол хүргэе. одоо маш их баяртай. Яг л энэ чинь макро гэдэг чинь бас нэгдэд удаагүй байгаа. Ааха. Тэ. Одоо 2 дахь сар дээр л үйл ажиллагаа явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинээс бас харилцагч тодорхойлсон, урамшуул хийсэн тодорхойлсон гэж бодож ирсэн. Ааха. Тодорсон байна. Макро гэхээр Ярам өглөө би явдвал та яг хаана байгаад байдаг вүлээ? Ярам Юу ч хэлдэг вүлээ? одоо Өмнө нь яг өмнө нь макро гэдэг нэргүй арай өөр салбарын нэртэйсэн билүү? Тий. Намгийн худалдааны төв байсан. Хууч нэг намгийн худалдааны нөгөө намин моторс байсан. За. Тий, тэнцээ байгуулагдсан. Санчлаа. Ярамгийн 3 дугаар бодлого Тийм мөн. За, хөрөмжийн ажиллуулъя. 500 мянган төгрөгийн 4 дахь хөрөмжүүлъя. За. Тэр салбар чинь тэгвэл яа харахгүй шин штэ. Тий, шин байгуулагдсан. Тий, шин. Тэгээд 10 сар, 9 сар, 10 сар, 11 сарын төлөвлөгөөндөө бид бас увс ховдод салбараа нээх гээд ажиллаж байгаа. Тэгэхээр ирэхээр нөгөө энийг одоо орон нутгийн харилцагчдад энэ фэйсбүүкээр маш их холбогдож манай давлах уцрууд орон нутагт хизээ салбартай болох вэ? Бидүүс бас энэ аян чи оролцъё гэсэн хүсэлтүүд ирдэг байхгүй. Тэгэхээр удахгүй бас тэр аймагуудын харилцагч ихээр нөгөө харилцагчийн тооны нэмэгдэн дагаад энэ нөгөө аймагт одоо нэг 50 мянган эхний цифрээр бидүүс нэг 50 мянган юу орж байгаа бол одоо цааш та нэг 60 70 болоод ирэх болоо тий. Тэгэх баха тий. Хэрвээ тэр хүртэл нэмэр ах юм бол одоо нөгөө юу лээ хотын зах дээр байгаа Яв салбар илээ? Улаанбаатар импкс гэдэг тийм 5 шал байна. Баруун аймаг, баруун тийш явал тий. За 29 дугаар одоогоор гараад байна. 523 боломж байна. Зарцагчд маань комент хэсэгт бас комментээ үлдээгээрэй. Бидүүс бас яг одоо хариулж болж байна. Эсвэл дараа та бүхэнд бас нэвтрүүлгийн дараа уцаад угаасаа холбогдоод мэдээлэл өгдөг гэсэн шүү тий. Тийм. Энэ чинь нэг харилцагч худлааштай гэсэн бохоггүй. Тэгсэн чинь дахиад нэг харилцагч доор коммент үзв. Юмыг гү харлуулаа. Би хоёрхан суглаагаар 500 мянган төгрөгийн азтан болж байсан шүү гинэ. Баярлаа тань. Бидний хүмүүст баярлаа. Гэтэ нэр яг одоо энэ чинь яг гадныг хуу оруулж ирээд байгаа гэдэг чинь яг ийм бодит шүү л гэдгийг одоо харуулад байгаа шүү тий. Тийм би жишээлбэл ингээд хараад бүх юмыг ингээд орж ирээд адж үзэж байгаа хгүй. Зүгээр ингээд бүгдийг бэлдээл. За ингээд бэлэг өмсөрөө ингээрэ тэгэрэ гэл яг тэр нь хараад тэгээд за ороод ирэх нь ороод одоо зогсож байгаа байхгүй. 0320 дугаар боллоо. 57 боломж байна. Тэг яг ер нь бол ингээд хүн азтан болно гэдэг бол зөвхөн азны хэлбэр. Одоо 100 урамшуулын ирэх байгаа ч азтан болж чадахгүй болол болохгүй л гэсэн үг шүү дээ. За энэ хүн 2 урамшуул ирэхтэй ингээд азсан байна тий. Тэгэхээр ингээд юмны аз яндаа гэдэг чи өөр үт юм билээ. Тэгээд яг бас нөгөө харилцагчид маань ингээд нөгөө би азтан болсонгүй гэдэг ингээд жоох ингээд гомдлох гээд байдаг. Эн чинь хамгийн гол нь зүйл нь юу гэхээр манай энэ болохоор за 7 гэдэг цифр гараад ирсэн байна. Тэг 1 2 3 5 6 9-ийг үлдээх нэ. Тэгэхээр хамгийн гол миний нөгөө нэг энэ лайв дээр дандаа голчлон хэлдэг нэг зүйл өгөхгүй. Энэ юу гэхээр энэ бол суглаа биш байхгүй. Тэр урамшуулал гэж бид үзэж байна. Яагаад гэх юм бол та Ариг банкнд мөнгөө 16.5 14-өөс 16.5% хүүтэйгээр хадгалж байгаа байхгүй. Хадгалж болж байгаа. Таны мөнгө. Та 500 мянган төгрөгнөөс суглаа аваагүй байхгүй. Та ингээд энэ сар ингээд одоо ингээд дадсан болоогүйгээр яснаар 500 мянган төгрөг алга болохгүй байхгүй тий. За жилийн 16.5%-ээр ингээд бодогдоод өсөөд явах нь биш үү тий. Тэгтээ хажуугаар нь та зөвөр ингээд байжгаад юмыг аж битгүүгээд тий нэмэлт урамшуулал авж байгаа л. Яг зөв. Тий 500 мянган төгрөг саяны хэлдэг чинь энэ сарууд дээр ингээд урамшуул авч чадахгүйсэн ч гэсэндээ жилийн эцэстээ 100 сая төгрөгийн адтан болох боломжтой байгаад байгаа шүү дээ тий. Ер нь гэтээ нэр ингээд одоо 100 сая ингээд 30 жилдээ зохион байгуулж штэ. Тэнгүүд яг Ариг банкын 100 саяын урамшууллыг зарсан шиг бүр ингээд зат ингээд гараад ирсэн тий. Ингээд бүр ингээд хүмүүс ингээд тий ер нь илүү мэдээлэл авч тий таниад үйлчлүүлэгчийн тоо нэмэгдээл энэ төр гэ тий. Ааха. Тэг яг зарим бас манай харилцагчид маань яадаг илээдгүй асуулт асуудаг. Ер нь Ариг банк бол намын хоолтын группийн одоо
бас банк санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг банк те. Тэгээ гол банк цай эзэмшил маань бол номин байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөгөө юу байхгүй гэсэн эрсдэлгүй те цаанаа бас маш том Монголын том групп компани гэдэг шүү гэдэг юм байна. Одоо ингээ артталт нь бас ийм том одоо суурь олцсон компани байна гэсэн үг. Тий. Тэгээд номин байгаа газар ариг банк байгаад байгаа салбарууд байна гэдэг байгаа байхгүй те. За 500 мянган төгрөгийн дөрөв дахь харилцагч за 4-9-оор улсын их дэлгүүр салбараас тодорч байна. 4-9 гэдэг байгаа шүү. 7 хоногийн 7 өдөр өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл ажилладаг салбар. Хамгийн урт ажилладаг салбар шүү дээ. Орой ажил тараад очиход ч нээлттэй үж идэг. Пунсал дулам биш манлаа өгтэй пунсал дулам танд баяр хүргье. За баяр хүргье. Улсын их дэлгүүр салбарын харилцагч байна. Одоо ингээд 500 мянган төгрөг чинь ингээд урамшуул мөнгөн жорж ирэн дээрээс нь дахиад 500 мянган төгрөгийн урамшуул ирэх нь дахиад нэмэгдээд ороод ирж штэ тий. Маргаашаас бид ус холбогдоод 7 хоног нэг өдрийн харилцагчтайгаа хүлээн авч урамшуулыг гардуулдаг. Тэгээд бас баяр. Тодорсон салбар дээр нь хүлээж авдаггүй эсвэл бүгдийн дуудаад тий. За сүүлийн 500 мянган төгрөгийн сүүлийн урамшуулыг тодруулъя. Тэгээ яг тэрэн дээр харилцагчдын сэтгэлийг сонсоод, санд хүсэлтийг сонсоод энэ төр тий. Тэгээд харилцагч. Ер нь тэгээ яг тэрэн дээр харилцагчид яг сэтгэлээ нээн гэдэг юм да тий. Ердөөсөө энэ яг хуу дотроо бол гордчихсэн гэхдээ болно гэж хизээж итгэж байгаагүй. Би суглаанд итгэдэггүй энэ төр гэж хүмүүсийг хэлдэг. Гэхдээ үний юм байна гэж. Байдаг юм байна гэл тий. Эхний хөрвүүллийн дугаар 5 гарлаа. Тэгэл яг ингээ мэдэрч хэлдэг тий. Тэгээд даацсан гэдгээр юм. Тэгээ хамгийн гоё чинь нөгөө одоо 2 урамшуул эргэжтэйч байсан, 1 урамшуул эргэжтэйч байсан гэж байгаа тэр нөгөө нэг Турк руу осоор аялна гэдэг чинь гайхалтай тий. Тэр бол үнэхээр дахиад 5 тий. За 55. Тэгээд тэр би зүгээр боддог байхгүй. Тэгээд урамшуулын эзэн болчлоо гэж бодсон шүү дээ. За. Тэгэхэд тэр ингээд энэ лайвынхаа бичлэгийг ингээд үзүүлээд өөрийнхөө ажил дээр очиулаад захирлын төлөө үзүүлээ. Би юм болчлоо. Та нэг 14 хоногийн чөлөө өгөөч гэвэл өгнө үстэй тий. Өөх тий. Үний Аз хэмрийг тий захирлууд бол би бол захирал нь бол тик дээрээс нь тэдэнд төгрөг гэдэг өгнөө тий. Германы мөнгө. Сайн яваад ирээрэй гэдэг. Та захирал болох юм уу? Та айгу айтайхан захирал болох юм шүү. Би бол тийг нь ер нь. Одоо сайхан Азтай манай компани зөнгөд тодорсон байна. Тэгээд Германы мөнгө гэдэг Туркийн үтэн төгрөг өгөө тэгээд аялуулна. За 955 гэсэн юм. Ер нь тэгтээ бас чинь Аз гэдэг бол бас амьдрал өдөр болгон тохиолдод байхгүй шүү дээ тий. Тэгэх яах вэ? Амьдралд нэг удаа за 2 удаа 3 удаач байсан тэр гадаад аялахыг урамшуулж Азтан болж байгаа хүнийг бол тэг сайхан. Таймаа гол найзыгаа эсвэл аавыгаа эсвэл бүр ингээд нөгөө нэг ер нь бол аав ээжигээ нэг ингээд гадаад ор үзүүлчих юмсан гэдэг хүмүүс бараг л тий. Аав ээж хоёр яваад иргээл ингээд үзүүлж. Ер нь бараг мөнгөөрөө явуулсантай л адилхан шүү дээ тий. Энд чинь тэглгүй болтой шүү дээ. Яг л мөнгөөрөө явуулж байгаа гэсэн чинь цаана бидүүс ингээд мөнгөний төлөөд мөнгөн тий яаж байгаа юм болохоор таны хувьд яг мөнгө нь гэтээ нөгөө нэг мөнгө хожих нь гоё юу эсвэл аялал нь гоё юу? Гэтээ аялал гоё юм шиг байна л да тий таны хувьд. Тий надад бол аялал гоё. Ягаад гэвэл за 82985 гэсэн цифр гарсан байна. 859 гэдэг дугаарыг хийх юм байна. Хэрвээ би яах юм бол мөнгө хожоод байх юм бол би нөгөө үр зээлэндээ өгвөл дуусчих байх гэж хараад байна тий. Эсвэл нэг одоо юу гэх тийм машин дээрээ солилцдог ч юм уу амар хэдэн бүргэний урамшуул эзэн болохоос шалтгаалаад тий. Тэгээд яг гадаад тэр мөнгөөр гадаад аялахгүй баг. Тий. Яг тэгээ надад гадаад аяллаач гэдэг ингээд гадаад ирэх юм бол тэгвэл би аялах гэдэг байхгүй. Тийм. Тэгэхээр надад бол илүү гадаадын аялал байсан надад илүү. Яг л тэгэх юм бол би сэтгэл гаргаж аялах гэдэг байхгүй. Миний хувьд тий. Дээрээс нь бас дарамтгүй юм байл да. Бүх юмыг зартаад даачж байгаа штэ тий. За тэгмүүд өөрөөсөө зөвхөн очиод одоо худалдаа авах ч юм уу зүгээр. Нэмэлт зардлынхаа мөнгийг л өөрөөсөө гаргах штэ тий. За 9 тодорцсон баха 2хан цифрээс тий. Нэг 2хан боломж байгаа. Тодорчлоо. За Эрдэнэ салбараас тодорчоо. Баяр хүргэе. 5 дахь хүн нь орон нутгийн салбарт. Бахан аймгийн Эрдэнэ салбар. За манай Эрдэнэ салбар бол байгуулагдаад 2 жил болж байгаа юм. Бас хотхон салбаруудын нэг. Пүрэв сүрэн овогтой Ням сүрэн. Баяр хүргэе. За танд баяр хүргэе. За ингээд 500 мянган төгрөгийн 5 дахь урамшууллыг. Ярих боллоо. За одоо саяудын эзэдээ тодруулна. Тэгээд 3 саяын эзэд 3 одоо сая төгрөгийн урамшууллын эзнээ тодруулсны дараагаар бид ус Турк руу явах. За тэгээд сүүлд нь бол бид ус нөгөө аль болох илүү олон харилцагчдыг бас урамшууллын ингээд хүмүүс ингээд идэм билээ. Ер нь тийм л тань. Одоо бид нөгөө нөөтийн суглаагаар ингээд янгуудаа нэг
та энэ сар 46,000 төгрөгийн юу боллоо гэхэрч бас гоё л байдаг шүү дээ. Тэгээд түүнээ тэрэндээ чи хөөрхөн бас нөгөө нэг тэдэн хувийн урамшуулал гэдэг нэмэгцээр хараад зарим нь 60-д олчтой шүү дээ. Тий. Яг тэрэн шиг за төхөөрөмж ажиллуулъя. Тэрэн шиг бид ус нөгөө нэг ингээд нөгөө 50,000 төгрөгийн урамшууллыг чамаагүй бол баг дүнгээр ч гэсэн азтан болох нь чухлаа гэдэг юм санд ирсэн байхгүй. Тэрний дагуу одоо сүүлийн 4 цифр нь хамгийн сүүлд нь сүүлийн 4 цифрээр нь бид ус урамшуулсан эзэн бос бүх хүмүүсийг 50,000 төгрөөр урамшуулж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө мессежээр очдог байхгүй хавцсан юм. Тэгэхээр айгүй гоё байгаа шүү дээ. Хайрыг мөнгөний та энэ 80 орзоо 50,000 төгрөөр урамшуул хийсэн боллоо гэд. 9 байсан уу те? За эхний тоо 9. 6 байсан уу? За. 6 байсан юм уу? Тийм байна. За. Гэтэ нүүд сая дүрсэн дээр гарсан юм чинь асуудалгүй юм тий? Тийм баха. За. Одоо ингээд ийм бүрхэг өдөр ингээд ялагч боллоо гэж тэгвэл би шууд ингээд стори оруулнаа. Ялагч азтан боллоо штэ гэд. Тийм тий. Тий. Азтан гэхээр угаасаа уг нь өөрөө гоё л тоо. Нэг юм гоё амт нэмээд идэм ба. Тий. 4. Тэгээ нөгөө хамгийн сүүлийн урамшуулт 12 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд тодорчих юм. Аха. Тэгээд тэдгээр азтнуудаа 1 сарын 2-3-ны хавцаа тодруулна штэ. Аха. Тэгэхээр яг нөгөө он гараад нэг 2-3 онцсон байнгут хүмүүс ч нөгөө шинэ оны ёндоо энэ төр гэдэг тий. Яг тэр 100 саятан болчихоор ч хүмүүс ч бүрсдэг. Яг. Одоо тэг яг нөгөө нэг оны дараа бас ингээд жоохон ил хөллөөдөн штэ тий. Ингээд жоохон зарим хүмүүс намарчд юм уу, ээлж амралтай авч юм уу. Яг тэр үеэрээ тий. Хацдалж болоод тэгээд 1 сард гадагшаа аялал тодруулах байгаа. Бас тэгээл аялалаа дуусгах нь тий. 10 сарын 1-ээс 12 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд нөгөө яг энэ шиг юуг тодруулчаад араас нь бүх нөгөө нэг боломжтой байгаа хөлбөрүүдэд нас хань. Сарын газрыг суулгаад 100 сая. За. Одоо мөдөх юу аах вэ тий? Юу аах вэ? Цаг хугацаа. Одоо саяхан энэ 80 маань эхэлжсэн чинь. Дөнгөж эхэлжсэн чинь. Одоо талаас сайтраа явчихсан. Харин тийм ээ. 5. За 5446 гэдэг оронгоор цифрээр төгссөн. Нийтдээ 75 урамшуул ирэх байна тий. Саяхан ингээд байж байгаа чинь наадам гэлдэг чийсэн. Одоо ингээд 9 сарын 1-ний хичээл жил бол ингээд бужигнаад байлж улс тунгасны баяр араас нь тэгээд шинэ жил болоо тий. Тийм ээ. Тэгээд шинэ жил болчлоо гээл. Нэлцэн сан яздан тодорлоо гэдэг. Одоо жоохон засмаас орчих юм бол 60 хоноо шинэ жил мэлгээд тий. Оо яг гэдэг тий. Тэгээд тэгэнгүүт чинь шууд шинэ жилийн уур амьсгал орчтой шүү дээ. 3. За 3-аар тгсэн цифр 11 боломж байгаа юм байна. Тэг 1 3 4 5 6 7 9 эдрийг нь үлдээх юм байна зүг үү? Тэгвэл 2-ыг нь авах юм байна. 8-ыг авах юм байна. Тийм байна. Ааха. Тэгэл нэрээ шинэ жил болчих шүү дээ. Тэгэл нөгөө азтан 100 саятан тэргээл бодлоо яг. Яг харахгүй чи шинэ жил ингээл гарангуудаа шинэ он гарсан. Одоо тэгэл тэр хүний хувьд жишээ нь 2026 онд одоо тодорхой байгаа шүү дээ тийм 26 оны 1-р сар. Тэр 2026 оныг бол насаараа мартахгүй шүү дээ. Яг үүндээ ингээд 100 сая төгрөг гэдэг чинь маш хэмжээний мөнгө тийм. Маш хэмжээний мөнгө. Нэг 100 сая жихээ хоцчих юм бол аялалд ч яваал машин ч авчих юм шүү. Болно тий. Европын 100 саяараа юу хийх вэ? Европын орнуудын аялал маялал бол тэгэл яг тийм шүү дээ. Тэгээ одоо нэг 20 сая орчим байхад тэргүүрээ 20 саяараа хосоороо ингээд аялаад ир чинь цаана 80 сая үлдэж ийн гэж бодож их мөнгө болтой тий. 100 саяасаа нэрээ та ид яах юм уу? Одоо татварууд байгаа шүү дээ тий. Татварууд тасагдах юм уу? Тодорхой хэмжээний татвар авна. Гинтийн орлогын татвар матвар гэж одоо тэр бол тасагдах юм байна тий. За. Харилцагчид нөгөө нэг одоо ингээд яг тэр нөгөө нэг азтан болж байгаа нь айгүй гоё чухал тий. Тэгээд тэрийгээ тэгээд таны ингээд энэчээс ингээд тодорхой хэмжээний ингээд татвар хасагдана гэхээр хамаагүй тэр тий. Тэр амин гэж хүлээж авт юм билээ. Тийш дээ. Угаасаа одоо ингээд мөнгө хадгалцсан. Дээрээс нь тэрнийхээ хүүг нь авцсан. Тэгээд дээрээс нь одоо хідэн төгрөг өгч чинь хамаагүй. Азтан болол тэгээд авна штэ. 5 8 гэсэн дугаар үлдэх нь байна. Яг энэ 53 54 46 гэдэг ийм цифрээр төгссөн нийтдээ одоо 2 урамшуул ирэх байгаа мэн тий. За энэ сая төгрөгийн эхний азтан тодруулах гэж байна. Тэр нь сая төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Одоо энэ чинь Монгол улсын цалингийн одоо төвшин хэд 700,000 төгрөг байгаа тий. Зарим хүний хувьд нэрээ сарын цалин тий. Тийм шүү дээ. Тэгэхэд бол сарын цалин. Тэгээ ингээд ангууч багш нар энтрийн нэг удаагийн гар дээр авдаг нөгөө ингээд хуваач гарч гадар өнгө зарим тохиол сая хүрэхгүй ч тохиол байж юм лээ шүү дээ тий. Тэгэхэд бол сая төгрөг. Уусаа одоо нэг бид нэр ингээд ажилд орох юм бол дундад цалин дандаа сая 800-аас эхэлж байгаа шүү дээ.
Тэгээ тэрийг хоёр хуваагаад авах орчин тий. За тодорцсон баха. Мөн улсын их дэлгүүр салбараас тодорчээ. Баяр хүргэе. За яхаар улс их дэлгүүр дархлагдсан газар юм байна тий. За бачаргалаа өгтэй. Болор сайхан. Тий болор сайхан. Эрэгтэй болов юм гэдэг болов. Гоё нэр байна. Болор сайхан. За сая дөрөвний ихний ацтан боллоо. Баяр хүргэе. Баяр хүргэе. За одоо сая дөрөвний 2 дахь урамшууллын эзэн. Яг ийм ацтан болсон хүмүүс ихтэй сайн өөртөө мэдхгүй явж идэг тий. Тий. Нэг сонио болцсон юм уу гэдэг. Тэгэл ялангуяа одоо эн чинь гадаад руу одоо Турк руу ойлох 2 хасаа тодорхой шүү тий. Тэр хүн бүр харж л агаар энэ лайвыг үзээгүй л байгаа заяа. Одоо төгсгөл нь хоёлаас хуцаар холбогдно. Тийм тий. Тэглэн сонсно. За сая дөрөвний 2 дахь урамшууллын эзэн тодорхой бэлэн боллоо. Яг одоо энэ комментээр би ялагч болчлаа штэ гэж ороод ирэх хүн байхгүй бах та. Бас харъя да тий. Та нэг хараач. Би 500 сая төгрөгийн ялагч болчлаа штэ гэж. Тэгвэл гоё. За одоогоор за эхний тоо 4-4-4-р цифрээр төгссөн урамшууллын ирэх нийтдээ хит байх нь вэ? Удахгүй харъя. За комментүүд нь одоогоор аз хураа гэсэн юм байна. Нэг өдөр азтан болно гэсэн мэдээж нэг өдөр азтан болно. За дээрвээ 2 дахь цифр гарч ирнэ. Сая дөрөвний 3 азтан тодруулаад тэгээ удахгүй Турк руу Турк руу аялах юм. Ирэхэд тодруулсан. За дахиад харилцагчтай хэлэхэд за энэ 9 зөв. 9 гэсэн ном тийм байна. Нэг орж 9. Та бүхэн Ариг банкны энэхүү одоо нэг бид юугаа яаж шалах вэ гэдэг асуулт маш их ирдэг л дээ. Нөгөө урамшууллыг яаж шалах вэ гэхээр тэгэхээр 100 сая цэг Ариг банк цэг имэн гэдэг сайт руу ороод юу шалах гэж байгаа. Урамшууллын ирэх шалах гэсэн рүү дансны дугаараа бичээд оруулна. Хэрвээ дансны дугаараа мэдчих чадахгүй бол айбатан бичих үү одоо дансаа? Тий айбантай бичнэ. Тий. Тэгээд бичээд яхаар хідэн боломж байна. Хідэн урамшуул ирэх тэр нь бүгд гараад ирнэ. Тэргээ бүс үедээ харж иж болно. Эсвэл татаад авчиж болно. PDF-ээр татаад гар утсандаа хадгалчих болно тий. Тийм байгаа. Гол нь тухайн сартаа хийсэн урамшуул тухайн сардаа л хүчтэй тий. Тухайн сартаа хүчтэй. Сард амуудахгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо бол 8 сард урамшууллаа сунгасан, данс нээсэн одоо яг бүх хүмүүсийнхаа л урамшуул эрхийг хэдүүлээ тодруулж байгаа гэсэн үг зөв тий. Тэгээ хав сар болгоо оролцох юм бол сар болгонд одоо захиалга шилжүүлэгчийн бүтээгдэхүүн гэж байдаг тий. Угаасаа танах нөгөөнийг ингээд яачаар татагдчихдээ шүү дээ. Тий. Одоо энэ хоригдлын үндэс гэдэг бүтээгдэхүүн бол яг тийм байхгүй. Хоригдлын үндэс бүтээгдэхүүн болохоор ерөнхийн нөхцөл нь болохоор эхлээд мөнгөө ягээд тэр дээрээс сар болгон тодорхой хэмжээний буюу гэрээ байгуулсан дүнгээр орлого гэсэн. Би 50 мянган төгрөгийн орлогыг сар болгон хийя гэх юм бол тэрийг ингээд сар болгон хийгээд байна. Үндсэн дасгч нэгээ дээрээс нь урамшууллын одоо нөгөө дасгыг онлайн дасгыг нээчдэг тий. Үндсэн данс руугаа сар болгон тогтвол мөнгөө хийчих юм бол тэндээс нь шууд тий автоматар 100 мянга гэсэн бол 100 мянгаар нь 200 мянга 200 мянгаар шууд татчихдаг. Айгүй амар юм билээ шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө өдрөө алдна гэж байхгүй, мартна гэж байхгүй цаанаас нотад тавьчих. За 8 боломж үлдсэн байна. Тэг 1 2 6 7 8 9 гэдэг цифруудыг үлдээх нэ. Сая төгрөгийн 2 дахь урамшууллын эзэн. За тэгээд Улаанбаатар хотын одоо салбар нэгжүүдийг өргөжлүүлэн одоо танилцуулгаад удахгүй бас зүүн тишээгээ буюу чулуун овоо бид бас нэг шинэ тооцооны төв нээх гээд ажиллаж байна. Түнг баашаад орно. За яг одоогор бол хамгийн одоо зүүн хэсэг нь болохоор Акоё худалдааны төв. Бишээ юу? Централ мод худалдааны төв. Сандагээс жоохон дэше явж байна. Нарантуулын узар дэше яваад тэнцээ байгаа. За зүг тэрний хажуу талд ойрхон бол Баян зүрх салбар гэдэг ингээд байж байна. Удахгүй ингээд зүүн тал руугаа бас зүүн Улаанбаатар хотын зүүн хэсгийн харилцагчтай бас банкныхаа үйлчлэгийг хүргэн. За удахгүй дахиад мөн адилхан Монгол улсын зүүн аймагуд руугаа бас салбар тооцоо төгөө нэг хэрэгцээр ажиллаж байна. Танаас салбараа зэрэг нэгээд яваад байгаа юм байна шүү дээ. Хот дотрооч томцгоол, бүдээр мөтрөө ч ихсгээл. Тэгээ ер нь одоо энэ нөгөө нэг юутэй яг харахгүй энэ авто замын төвчрэл тэгээд монголчуудын цаг наргуу одоо завгүй байдлаас утгаад бид бас хурж үүслэх нь аягүй чухал болчиход байна тий. За дахиад улсын их дэлгүүр салбар тодорлоо. 3 тодорцсон. 3 дараа тодорлоо тий. Улсын их дэлгүүр салбарын харилцагч хүчтийн мөхцөл хүч тавтай мөхцөл та. За баяр хүргэе. Энэ одоо юм уу? Урамшууллын эрхийн 2 дахь гацтан боллоо тий. Ааха. За энэ яг одоо явж байгаа лайв бол 2024 25 оны 8 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 31-ний оройн 23 цаг 59 минут хүртэл хугацаанд хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, орлого нэмсэн, хугацаатай хадгаламжийн дээрээ одоо хугацаагаа сунгасан харилцагч дундаас урамшууллын эзэдийг тодруулж байгаа шүү. Тэгээд энэ лайв бас шууд явж байгаа тий. Шууд явж байгаа тий. Өчигдөр нөгөө хадгаламжийн янз бүрийн группүүд байдаг л та. Тэгээд бидээс мэдээж мэргэжлийн дагуу ингээд
дагаад ингээд тэрийг ингээд судлаад шаадаг ороод тий. Тэгээд тэгсэн Ариг банкны лайв маргааш хідээсвэ гэж асуусан байсан. Тэгээд доор сэтгэлдээсэн. Маргааш 15 цагаас болоо. Та цагаад харуулад хилээд өгөх үү яг нөгөө шуудаар явж байгаа юм чи Улаанбаатар хотод одоо хэдэн цаг болж байна гээд харж байгаа. За тэгээ Улаанбаатар хотод 15 цаг 43 минут болсон байна. Лайв мөнгөд 43 минут үргэлжилж байгаа юм байна. 5 гэсэн цифр гарч ирлээ эхний дугаар. За сая төгрөгийн одоо 3 миний дараас Туркээ тодруулах гэх. За тэгнэ тий. Тэгэд яг нөгөө нэг бидээс ч одоо IT компани гэрээ байгуулахдаа нөгөө тэдний өдөр гэж яг яаж чадахгүй тий. Тухайн компаниас зарсан аяллаа тулгуурж байгаа учраас энэ удаагийн 9 сарын урамшуул эзэм жоохон үйлчлэрээ нөгөө тулгуу байгаа шүү аялал нь тий. 14 оноод удахгүй аялдаа явах гээд байгаа шүү гэдэг асуулт юм тий. Тэгэхээр яг бидээс одоо ингээд харилцагчтайгаа холбогдоод ясны дараа маргааш өдөр ингээ уулзч авч уулзтаа сайхан тайлбарлаад бидүүд дэлгэнгүү тайлбарлаа хэлчихнэ. Гэтэ ер нь амжуулах баха тий. Тий амжуулж боо. Тий. Яагаад тэгэхээр одоо нөгөө өөрийнхөө зүгээр гадаад руу явж байгаа хүмүүс чи ер нь бол цүнхэл бариад хоосон цүнх бариад явчихдаг юм билээ шүү дээ. Манайхан чи шопинг хийх туфтай хүмүүс тий. 900 тий. За тийм ээ. 925. 925-аар төгссөн тоо. Нийтээ 567 ирэх гээ. Одоо айгуу гой худан гараад ирчих шин. За тэгэхээр одоо өдөө Турк руу явах юм бол ер нь айгуу гоё уран салтай байдаг юм уу? Тий, өдөөд айгуу таатай байдаг гинэ. Илүү халуунч шүү, бүтэнч шүү тий. Яг зуны үйлрэл болохоор Зүүн Азийн орнууд маань их халуун. Жишээ нь одоо юу гэдэг чинь тэгдэгчтэй 100 мөнгө бидүүс ингээд хамгийн ойр зиншэл Бээжин очих бүр бүхчим амьсгалахын аргагүй хэцүү байдаг тий. Тэгэхээр мэдээж бидүүс бас харилцагч үйлчлүүлэгчтэй нэг Азтан болсон чинь дээрээс нь зовоогоод яг тий. Яг гэж одоо хамгийн таатай үйлрэл байгаа учраас Туркийг сонгосон байгаа. Дараагийнх нь бас мэдээж сэрүүний үйлрэл таарж байгаа. Тэр үед нь болохоор илүү халуун толгой оромстой нөгөө бичтэй нөгөө одоо жинхэнэ далайн иргэн мэрэгтэй тийм газар зүй аялал болов гэж би дотроо бодож байна. За 5 дугаар цифрээр төгсөн 59 995. За 5 боломж байна. 489 гэдэг дугаараар үлдэх нь байна. 489. Тэгэхээр тгийг нь авна, нэгийг нь авчна, хоёрыг авчна, гурыг авчна, 7 авчна. Тийм ээ. За. Тэгэхээр ер нь бол одоо ингээд гадуур юмны үнэ ингээд жоох ингээд их болчихсон тийм. Ер нь их өндөр байна. Тэгэхээр бидүүс зарим нөгөө нэг шаардлагагүй манай монголчууд ингээд хараад байхад би өөрөө нөгөө нэг ингээд байгууллагууд энэ төр ингээд санхүүгийн боловсролын сургалтууд авдаг байхгүй. Тэрний нэг юм тэрэндээ нэг юм биш байдаг. Манай монголчуудын нэг дутагдaltaй тал нь бусдыг дагаж хэрэггүй худалдаа авдаг маш их. Гэтэ энэ зөвхөн монголчууд л хийдэг гэж юу? Ер нь хүмүүс ер нь дэлхийн нийтээр ийм байдаг. Дэлхийн нийтээр л ийм байдаг л та. Тэгээ одоо энэ чинь нөгөө болиг. Ер нь болиг гэдэг байгаа шүү дээ. Жишээ нь энэ хувцсны хэрэглэн дээр ингээд аваад үзтээ тий. Шаардлагагүй хувцс маш их байдаг тий. Тэр хувцс чинь дагаад нөгөө нэг дэлхийн уур амьсгал хүртэл нөлөөлж байгаа шүү дээ. Хувцс үйлдвэрлэл энэ төр гээл тий. За 8 гэсэн цифр гарч ирсэн байна. 8. Тодорцсон уу юу? Ариг тодороогүй. Одоо тэг нэг гэдэг цифрээ үлдээгээд бусдыг нь авчих юм байна. Тэгээд яг угаасаа юм 2 оромшуул эрхэл үлдчихлээ. Эндээсээ тодруулах. Тэгэхээр энэ нөгөө нэг шаардлагагүй худалдан авалтынхаа оронд ер нь дэлхийн нийтээрээ энэ нөгөө нэг одоо энэ геополитик за тэгээд Оросын дай ингээд олон зүйлээс шалтгаалаад энэ одоо эдийн засгийн дай гэж яриад байгаа шүү дээ. Америкийн дай энэ төр шалтгаалаад за Хятадын энэ үйл хөдлөлийн юу гэдэг энэ олон зүйлтэй шалтгаалаад дэлхийн эдийн засаг бол нэг тийм ирээдүйд жоохон бүрхэг харагдаад байгаа. Энэ үед аль болох хоримтлалтай байх нь давуу тал байхгүй тий. Тэгэхээр та 50,000 төгрөгөөр гэртээ нэг одоо далах шарагч авч ирснаас ер нь тий. Тэг яг ингээд зин дэндээ монголчууд яг талхаа нэг шаарддаг л байхгүй тий. Яг үндэ нөгөө дэлгүүр рүү гараад талхаа авах гэж ороод түүнтэй дээрээс нь за сүү авчи за тарааг авчи авсаар агаад 50,000 сэтэрсэн юм авчихдаг байхгүй. За нэг ундаа авчи гэдэг ч юм уу тий. Тэрний оронд аль болох хоримтлуул дашаа гэж хэлмээр байгаа. За баяр хүргэе кристал салбар. За ишгүй кристал салбар өөр салбараас тодорлоо. За, даш дондог овогтой баасан жав тодоржээ. Баяр хүргэе. Кристал салбар хаана нэдэг вүлээ? Одоо 26 дугаар хороо гэж байдаг тийм. Баянгол дүүргийн 26 дугаар хороо. Баянгол дүүрэг юм уу? Тий. Баянзүрхийн. Баянзүрхийн 26 дугаар хороо. Тий, Баянзүрхийн 26 дугаар хорооны баруун жигүүр юуны Ийм артын зам эсрэгтэл. Ийм артын зам эсрэгтэл. За. За одоо ингээд
3 нийлэгчээ гурван тодруулсан уу? Тэгсэн. Одоо супер уурнууд энэ удаагийн супер урамшуул буюу Турк улсад хосоороо аялах урамшуул ингэрэх 9 сарын 18-нд аялуулна гэдэг байгаа тий. Өнөөдөр 9 сарын 4. 4. Нэрнгэс 14 хоногийн дараа. 14 хоног. Бас үгүй яг 7 хоногийн өмнө хийсэн бол бас давчих штэ 14 хоног гэсэн чинь гайгүй гайгүй тий. Бас тий. Ингээл лайв үзүүлээд нэрнгэсээ би ялагч болчлаа ганцтай болчлаа гэд нэр чөлөө мөлөд авдаг байх та тий. Тий. Тэгээд одоо нэг зохицол байх та. Хэдэн өдрийн аялал вүлээ? 8 өдөр байна уу? Ааха 7. Угаасаа тийм аялал дүү дандаа 7-8 өдрийн аялал байд юм бэ тий. За 8 эхний дугаар 8 гэсэн цифр гарч байна. Би өөрөө 8-ын тоонд бас дуртай. 8 тоогоор төгссөн. За төхөөрөмж ажиллуулъя. За. Ажиллаж их ажиллаагүй. За. За. Би нэг Турк руу үзчихсэн юм аа. Тийм үү? Тий. Тэгэхээр яг 7-8 хоног 7 шөнө 8 өдөр ч илүү яг тэгж яваад байдгийг. Тийм. Тий. Энэ радиогийнхэн нэг хэсэг илээ явсан баха тий. Тий, Турк явсан. Турк явсан тий. Энэ жил Япон явсан. Тий. Тийм нөгөө та дийнүүдэд блог энэ төр юг харж байхад. Ааха. Тэгжсэн стори. Турк бол гоё юм билээ. Тэгээ нэрнгээсээ нөгөө сая шопинг хийн гэдээсэн шүү дээ тий. Үгүй шопинг хийхгүй байх аргагүй улс юм билээ угаасаа. Чи нөгөө Турк Европын хятад гэдэг үстэй. тэгээд юм байлээ л тий. Тэгтээ ингээд нөгөө бид нар одоо ингээд уцаараа л гарч исэн том ингээл дэлгүүр бүгдээрээ ингээд нүдэн дээр чинь байгаа юм чи. Тэгэхээр за нэг ороод үзчих. Орж исэн. За нэг юм авчи. Харин тийм ба тий. Яг нөгөө худалдааны юу илүү хөгжсөн бас бус орнууд болохоор. Тэгээ хоол аягүй гоё сайтай. Тэр бас даваад тий. Тий. Одоо бидний идэж одоо идэж чадахгүй хоол мал гэж бараг байхгүй. Ер нь бол идэж шүү 70-80% нь идэж шүү. Тийм гол нь одоо чинь яг манай ингээд аялын компаниуд манай хоол ингээд бид одоо чинь урагш хаттад аялуулахад хоол нь жоохон Монголдоо ингэж ойролцоо ингэж хийж яагаад болохоос яг ингээд цэвэр ингээд хаттаараа яваад их бол зарим хоолыг идэж чадахгүй бас хоол идэх байдаг шүү дээ. Тэгэнгүүт нэрнгээсээ ингээд аялаар явчаад байдаг хоолыг идэж чадахгүй баг заваад ирэх тохиолдол байдаг шүү дээ тий. Тэгэхээр та хэд бас ингээд айгүй олон талын харж ус орноо сонгоод ийш сонгосон байна. Тийм байна. Тийм чинь тэгээд айл болох нөгөө харилцагчийнхаа сэтгэл ханамжтай байх нь айгүй чухал байгаа тий. Одоо энэ чинь өрсөлдөөнтэй зах зээл дээрээс бид бас харилцагчийн үйлчлэгээр л илүү ялгарч иж харилцагчтай татна тий. Тийм байгаа учраас. За 3 дахиад 3 33 908 за 6 боломж үлдсэн. 1 2 4 6 8 гэсэн цифрүүд тэгцааж хэлнэ. За үлдсэнийг авах нь шүү дээ. За тэгээд энэ 6 цифрээс аль нэг нь эзнийгээ одоо Турк руу хасаар аялуулах нь тийх нэ тий 6 цифр. За эрэгтэй хүн байх болоо эмэгтэй хүн байх болоо. Нэг хүүхэд тодорч исэн тий нэрээ. Тэгээ нөгөө эмээ ягаад ярьсан тий. 1 2 4 Тэгээ тэр гэр бүлээснээрээ тэр хүүхэд өөрөө явсан уу эсвэл одоо явах гэдэг тий. Одоо энэ Туркээр. Та эднэр ингээд аялагчтай дагаад юм бичлэг хийдэг үү? Хийж байгаа. Хийдгүү тий. За Азивх болохоо та бүхнийг болдог бол бүх харилцагчтай одоо ямар нэгэн урамшуул хийсэн болгоч юм байна тий. Тийм бид чинь дахиад 50,000 төгрөгийн урамшууллын ирэх үедээ тодруулна шүү дээ. Тэгэхээр тэнгэр айгүй гоё олон хүмүүс садардаг. Тэр айгүй гоё шүү дээ. За унсаа. Унсноо. 6 юу? 6. За 6. Тодорцсон баха. Яасан бол за харъя. Оо за баяр хүргэе. Төмөр зам татсан харилцагч. Төмөр тоогоо өгтэй Синда юуш 08 86 63 39 тэг 8. За манай долчин маань одоо мэдээлэл сангаас харилцагчийн утасны дугаарыг авч бид ус харуулна. За хосороо Турк руу аялах юм байна. За одоо бүх цифрээ хийгээд бид дөрөв 4 оронгоо тодруулаад юу яачи? Тэгээд бүх дугааруудаа хийгээд залгаж хэлэхгүй ч гэсэндээ ингээд нөгөө нэг тэр хүнд мэдээлэл очиж штэ тий. Тий ер нь бол тийм хэрвээ одоо ингээд бидээс холбогдож ингэж чадахгүй бол юу яачна? Мессеж очин. Дээрээс нь ер нь бол тэгэл холбогдчих юм дөө. Ааха. Тий. 50,000 төгрөгийн урамшууллын эрх болгонлогоо мэйл очтгоо. Мессеж очих уу тий. Дарагдсан та тийм болчих. Тийм урамшууллын 50,000 төгрөгийн урамшуул хийсэн болоо гэж мессеж. Ааха. Танах бас нэг ингэдэж штэ. Та тэрийг мэдхгүй юу? Нөө нэг тэдэн цагаас тэдний өдөр болчих шүү гэж мессеж ирдэг. Тий, харилцагч нартаас мессеж ирдэг. Тэр чинь одоо харилцагч нар хүлээгээл тэгээд байж байгаа юм чинь яг хизээ болох нь яах вэ? Энд чинь нөгөө нэг яг за эхний цифр тэг гэсэн дугаар гарсан байна. Тэг. Тэгэхээр нөгөө нэг
Яг энэ маань нөгөө нэг тогтсон өдөр буюу одоо сар болгоны 2-ны өдөр, 3-ны өдөр, 4-ний өдөр биш. Нөгөө 4, 5 ингээд янз бүр яаж байгаа учраас харилцагч маань нөгөө ямар өдөр болох нь гэдгээс яг мэдээлэл үүрэгтэй учраас мессеж очиж байгаа тийм. За, эхний дугаар тэг байсан сая тий. Тэг байсан. За 2 дахь цифр. Мөн адилхан тэг. Оо. Гарч ирж байна. Тэг. Нийтдээ ганц тэгээр төгссөн 56118 урамшуул ирэх байсан бол одоо 5721 урамшуул ирэх болчихжээ. За одоо хоёрхан цифр тодруулаад тэгээл үлдсэн гарч ирсэн бүх урамшуул ирэх нь өөрөө 50,000 төгрөг авна шүү дээ тий. За 3 дахь цифр удахгүй гарч ирнэ. Оо гараад ирсэн. 4 өнөөдөр 4 дахь өдөр гэж бүгдийг холбоотой. Айгу холбоод идэг тий. За 400. Одоо 5 гарч ирэх юм уу маргааш 5 дахь гэсэн чи гарч ирээд тэгээд айгу тэгэх юм бол бас манай энэ яаж мэдчихөө гэдэг. За одоо нэг цифр гараад ирэл тодорлоо. Тэгэнгүүт яг 5 гарч ирсэн. Гараад ирсэн юм уу? 5 юм уу? 5 байна. Ой та тэр цаг магаа зарлаарай шууд явж байгаа шүү. За 15 цаг 54 би ер нь та дараа гэж тааж хэлэхгүй. 54 тэгээр төгссөн. За нийтдээ 57 урамшуул ирэх байна те. Одоо энийхээ таагаар 50,000 төгрөгийн ирэх нь хүмүүст авах. Одоогоор нэг 300 төхөөрөмж одоо ажиллах шаардлагагүй болцоо. 54 тэг гэсэн цифрээр төгссөн бүх одоо харилцагчд маань 50,000 төгрөгийн урамшуул болж байгаа. За одоогоор энэ чинь 5 дахь урамшуул өнөөдөр 5 дахь явж байгаа. Би бас тоогоо мартчихжээ. Олон удаа урамшуулаад зарцдаг. Тэгэхээр энэ хугацааны бүх харилцааг 386 дахь дугаар юм байна. Тэгэхээр 300 бараг 50 гаруй харилцагчд маань ингээд урамшуул эзэн болчиход байгаа байхгүй. Өссөн хугацаанд те. Одоо ингээд 50 гэхээр ингээд 400 гаруй явах гэж л да юм те. За харилцагчийн утасны мэдээллийг. За одоо Турк руу хасаараа аялах эрхийн эзэн зүгөө хоёлаа залгах чинь зүг. За хэрвээ Туркийн урамшуул эзэн байхгүй бол бидүүс араас нь юутэйгээ олдох болно. Сайт өргөний юу? Тий. Сайт өргөний 3-ныхаа нэг л холбогдох юм байна. Тий. За энэ Турк руу аялах хүн чинь сая төмөр замаас таны залгасан хэрэглэгчийн утас завгүй байна. За завгүй байна. Найзууд мэдээлэл өгч гинөө. Чи тодорчлоо штэ гэдэг. Төмөр замаас тодорсон байсан тий. Тий төмөр замаас тодорсон. За жоохон байж байгаа залгаад үзэх юм уу? Одоо залгаад үзтээ. За тэгээ. Төмөр зам салбарын харилцагч байна. Таны залгасан хэрэглэгчийн утас завгүй байна. За нэг минут хүлээгээд эргэлээд залгая. Хинтээ яриад байна. Манай төмөр зам салбар бас байгуулагдаад удаагүй салбар 2 жил болж байна. Тэгээд төмөр замаас яг Хой чин тоосоо байсан газар шүү тий. Тэгэхээр хүмүүс амьсан мэдээ тоосог тий. Би ч хаах нөгөө нэг заах галгүй яг ийшээ тийшээ гэдэг. Тэр яг нэг тоосоо гэж байдаг шүү дээ. Өө яг нэрээ тоосоо. Тий тоосоо гэвэл төмөр замынхан бүгдээрээ мэднэ. Мэдгүй юм байх. байхгүй. Тоосоо ч одоо итгэн гой цэвэрхэн болсон юм билээ. Гадуурх ингээд нөгөө өмнө намайг жоохон багт чинь задгаа худалд нөгөө нэг бараагаа ингээд дэлгээ тавьсан. Сүү цагаан идэ ногоо зардаг гэсэн байхгүй юу? Одоо ерөөсө бүгдийг тогтчноор оруулаад амар гой гэлтгсэн өндөр барилгатай болсон бэл. Тийм билээ. Тэгээд таны залгасан хэрэглэгчийн утас завгүй байна. Намайг блок гэсэн бодож. За тэгвэл хоёлоо сая төгрөгийн урамшуулын эзэнтэй холбогдчихъя те. За тэгээ. Алинлон холбогдох уу? Хамгийн сүүлд тодорсон нь отхон ялагч руу холбогдох юм уу? За энэ мөх зул гэж харилцагтай холбогдох. Хүчтэй мөх зул гэдэг үү? За тэгээ. За энэ битэн хүч бас би ярьчих уу? За тэгээ. Төмөр тоогооч бас За дуудаж байна. Дуудаж байна тий. Усын дэлгүүр салбарын харилцагч байсан баха тий. Тэгсэн усын дэлгүүр салбарсан байсан. Сая төгрөгийн жир нь усын гэхээс нэлээд тодорчсон баг. Гэтэ сүүлийнх нь Эрдэнэтэй содорсон. Тий. Тий. Эхний хоёр нь улсын их дэлгүүр содорсон шүү дээ тий. Тий. Тэгээ 500 мянган чинь бас нэг хамгийн сүүлийнх нь улсын их дэлгүүрээс содорсон. Тий тий. За. Дуудаад авахгүй юу? Хойлоо тэгвэл Бат Жаргалын болор сайхан лунд холбогдох уу? За.
Энэ нөгөөдг рүүгээ дахиад холбогдоод үзье. Тэ юу ч гэсэн. Турк руу явах байгаа юу? Тэ. Уг нь энэтэйгээ холбогдчихвол. Таны залуусан хэрэглэгчийн Ямар удаа ярьдаг вэ? За манай их хэрвээ эмхтэй хүн байгаа хаа. Цэн давиш гэхдээ эрэгтэй хүн бас байдэн штэ. Миний таньдаг цэн давиш гэдэг хүн байдаг. Дүүрт байгаа өстэй. Тий. Тэ. Тэгэхээр юу ах? За энэ хүн рүү холбогдоод үзье дөө. Болор сайхан луу юу? Тэ. За тий. Болор сайхан бат чаргал. Хэрвээ лайв үзэж байгаа бол утсаа авна штэ. Тэгээ над руу залгаж ийн гэхээр яг завгүй яваад байгаа байхгүй. За болор сайхан луу холбогдож байна. Байна уу? байна. Сайн байна уу та? Би тантай Ариг банкнаас холбогдож байгаамаа. За. Тийм та манай Ариг банкны улсын их дэлгүүр салбарт харилцагч юу? За. Бид өнөөдөр нөгөө нэг сар болгон урамшууллын эзэн тодруулдаг аригтай хадгалаа 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул дайны одоо азснаа тодруулсан юм аа. Тэгээд лайв маань яг одоо шууд явж байгаа. Та энэ удаагийн дугаарын сая төгрөгийн азтан болсон байна. Танд баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгээд та бас сэтгэлээ хаваалцахгүй юу? Урд нь ер нь азтан болж ирсэн үү? Хэр байна? Айгу үнэн байд юм байна уу? Харин тийм айгу үнэн байдаг. За баярлалаа. Тэгээд та Ариг банкаар цаашид үргэлж үргэлжлүүлээрэй. Бид маргаашаас тантай эргэн холбогдоод урамшууллын хэрэг хөгдлөөр холбогдох болно. Ариг банкыг сонгон үйлчилсэн танд баярлалаа. Танд 2025 оны одоо дуустал Аз хямраар дүүрэн байхыг хүсье ёо. Баярлалаа. Анх удаа юм хамтсан болсон. Баярлалаа. За баярлалаа. Баяр хүргэе. За ямар ч байсан нэг харилцаатай холбогдоо. За нөгөө харилцаатайгаа хэрвээ утас нь холбогдоод боломжгүй Одоо нэг залгаад үзье гэж юу? За. Ихч хэрвээ энэ Турк явал ярих юмтай ирэх хэлж байна. Ярих. Нэр Турк яваад ирэх юм бол тэр ам яахгүй ярих гэж байна. Түг чи юм бэлээ, тийм бэлээ гэж явж үзье. Би эрэгтэй ч хүн байж магадгүй гэж бодогдоод ах. Яг гэхэд цэн давиш гэдэг эрэгтэй эмэгтэй хүмүүс магадгүй тий. За ингээд лайв өндөрлөө дөө тий. Тэгээ тий. За 500 сая төгрөгийн 5 урамшууллын азтан, сая төгрөгийн 3 азтан. За тэгээд хосоор Турк руу явах нэг азтангаа тодруулчлаа. Бүгдэнд нь баяр хүргье. Өнөөдөр та бүхэн үнэхээр их азтай байлаа. За тэгээд хэрвээ та азтан болоогүй ч байж болно. Нэгдүгээр таны мөнгө бол Ариг банкнд найдвартайгаар хамгийн өндөр хүүгээр таны одоо хадгалзаатай хадгаламжийг өсөж байгаа. Хоёрдугаар та энэхүү өөрийнхөө хадгаламжийнхаа ирэхээр жилийн эц 100 сая төгрөгийн урамшууллын эзэх болох боломж байгаа. Эсвэл дараа сард та буюу одоо 9 сарын 1-ээс 9 сарын 31-ний хооронд бас оролцоод 10 сарын ихээр тодорхой энэ яг өнөөдөр шиг лайваар азтан болохыг хүсэж байгаа бол хугацаатай хадгаламжинд орлого нэмээрэй гэж хүсмээр байна. Ингээд Ариг банкыг сонгон үйлчлүүлдэг нийт харилцагч үйлчлүүлэгч та бүхэндээ баярлсан талархснаа илэрхийлээд энэ удаагийн лайв өндөрлөө. За тэгээд цаг зав өргөж манай бас энэхүү лайвыг тогтмол хөтэлдэг намайг баярлалаа. За баярлалаа. За та бүхний ажилтнаас амжилт хүсье. Үзэж байгаа хүмүүстээ бас өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Азтай байгаарай. Баяртай. За дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуул дайн дахин зарлаглаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр нэг харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк